Сайн байцгаана уу. Миний ажлын нэг өдөртөө бүгдээр танилцъя. За миний ажлын өдөр өглөө 8 цагт эхэлдэг. Ингээд гэрээсээ гараад одоо ажилдаа орж ирнэ. За манай хамт олонтойгоо сайхан мэдлэл эхлэндээ ажлын өглөө. Өнөөдөр бол одоо мал эмнэлгийн 100 жилийн он ажлын хэсэг бидэд хуралдаж за одоо наривчсан төлөвлөгөөгөө ярилцаж бүх одоо хүмүүстэй ажил үүргээ хойрлох талаар бол ярилцж байгаа. За бүгдээрээ сайхан амарцгаас нөө өглөөний мэнд төргийа. За өнөөдөр одоо байгууллагын хамт олонны хурлаар за мал эмнэлгийн одоо 100 жилийн өв тэмдэглэл өнгөрүүлэлттэй холбоотой наривчсан төлөвлөгөөгөө хэлсэн. За тэгээ номынхаа материалуудыг өнөөдөр өгж дуусгана. Ер нь ахмад эмч нарын нэг дуудаж уулзах хэрэгтэй. Ойрхон байгаа мадын эмч тасгуудыг бол энэ бас юун дээр бас оролцуулах хэрэгтэй. За ингээд нэг түүхэнд авчаа ингээд нэг энэ дөрвөн үетэй ингэж байгаа юм. За тэгж байгаа 70 эдэн оноос зураг орж ирж байгаа юм. За зургийг нэг 10 эдэн хуц болчиход байгаа. Зурагтайгаа зураггүй л нэг 8 л хуц болно. За энэ пүрвэн эмч гол байж байгаа шүү дээ. Тэр хажууд нь голын хажууд л юу. Өчир эмч чинь хөлбөмбөр сумын зоо мал эмнэлгийн тасгийн дарга байсан байгаа. Тэр хажууд талд байж байгаа тэр антентэй малганд өнжид бархас гэж зоо байсан. Би одоо жадамаа даргын хөлбөмбөрийн тасгийн дарга марга байх үед яг энэ хүн хөлбөмбөрт байдаг байсан. Хамгийн сүүлд хөдөөчгөн тэнгэн багш байгаад би бактериологч жоохтой ширчэн эмчээр байна. Хэвээ анхны энэ бактериологи заалгасан. Одоо тэр юутай, зангаатай. Энэ хүн чинь амар мундаг хүн байсан баг. Тэгээ Орос Сибичано гэж Орос зөвлөх энэ дорндын мал эмнэлгийн лабораторид ажиллаад тэгээд пастериолоз цусан халдварт өвчнийг хүн эмнэлэг манай энэ лабораторийн багжин дээр ошилж ирсэн гэсэн. Би балиар сахонцрыг энд харж ирсэн гэл. Тийм юм баггүй. Нөгөө талд нь одоо энэ 69-ны хажууд байгаа чинь лабораторийнхан. Одоо тэр хамгийн захныг халимаг үстэй нэг хар дээлтэй өгч байна шүү дээ. Энэ чулуун гэж бага хэмжээсээ сүүлдээ намайг энд ажиллаж хахад бичээч одоо тэтгэврт гарсан. За ингээд 100 жилийн ойн төлөвлөгөөний хүрээнд одоо бид нар бас гадна товчлолтоо одоо бид нар энэ жил бас төлөвлөсөн. За бид нар нэг энэ одоо сүүдрүүч хийсэн. За одоо ногоон байгууламж дээр бид нар бас цэцэг нэмж тарьсан. Одоо энэ бас 100 жилийн ойгоо тохиолдуулаад бид нар бас байгууллагын товчлолтод бас анхаарч ажиллаж байгаа. Тэгээ ажлын хэсэг захиргаа удирдлагын дараагаар ахлуулсан ажлын хэсэг бол гадна товчлолтны дээр бол ажиллаж байгаа. За тэгээд энэ ширээг бол одоо манай бас үйлчлэгч одоо сахиул бол өөрсдийнхөө одоо хүрэн гаргаад ингээд өөрсдийнхөө дотоод боломжоор энэ ширээгээ хийсэн. За энэ ширээгээ одоо бид нэр ингээ янзлаад тэгээ одоо энэ дээрээ бас амралт чөлөө цагаа өнгөрүүл гадаас салхилахад энэ сүүдрүүчийг ашигланаа. За манай бас энэ жилийн хувьд бол бид нэр бас гадна талын төвчөнд анхаар одоо энэ талбай мандлын цэцгүүдийг бол тарьсан. Мөн одоо энэ дээр бол бас мандлын цэцгүүд за мөн одоо болцуу цэцэг, Япон сарна гэдээ бас нэлээд хэдэн төрлийн одоо цэцгүүдийг тарьсан. За манай хувьд бол бас нэг шилмөс мод за өнгөрсөн жилүүд бид нэр одоо тэрбум модны хүрээнд бол бас нэлээд олон жимсний суулгац бас нарс мод гээд олон одоо суулгац цуцын авчирч бид нэр тарьсан байгаа. За ер нь энэ мал эмнэлгийнхээ одоо гадны орчныг бол бид нэр эко ногоон орчин болгох талаар бол одоо бид нэр нэлээд хичээж ажиллаж байгаа. За энэ дээр бол манай нийт албан агчид бол одоо модоо услаад арчлалтаа хийгээд энэ дээр бол их онцгой анхаарч ажиллаж байгаа. Моднуудыг авч тарьсан. Ер нь бол намрын тарилт бол илүү хөвгдөнтэй байдаг юм байна. За өнөөдөр манай лабораторийн мэрэгчлэтнүүд хойдлын 4 сумаар одоо таналтын ажил гаргаж байна. Ер нь бид нар бол одоо хөдөө ажил таналтаар явахын өмнө бол машины бүрэн бүтэн байдлыг шалгаж одоо ажилтгаа. Тэг ер нь манай одоо байгууллагын жолоочийн хувьд бас олон жил ажилласан туршлагатай. Товруу шүлгийн вакцинжуулалтын танталтанд явсан. Одоо намрын одоо шүлгийн танталтанд явна. Одоо энэ хэд бол нэлээд өдөө явна да. Цус аваад явна. Тэгэхээр энэ хэд бол нэг гарах юм бол юугүй л дээ. Ер нь та эртний яваад ирсэн дээ. За манай аймгийн мал эмнэлгийн лаборатори бол одоо Монгол улсад одоо байгаа лабораториос хамгийн одоо 69 онд зөвлөлт хавлалт усын тусламжаар байгуулагдсан. Зөв урсгалтай ер нь итгэмжилд бид нэр 5 удаа орсон ийм лаборатори байгаа. За аймгийн одоо засаг дарга удирдлага энэ зүгээс бол манай лабораторийн үйл ажиллагаа манай мал эмнэлгийн үйлчлэлээр дэмждэг. Бид нар бол өксөлт гаргасны дагуу одоо мах сүүнд малын эмийн одоо үлдэгдийг тодорхойлох наривчилсан байгаа зүгэл аймаг хөрөнгө оруулалтаар 25 сая төгрөгийн орон нутгийн хөрөнгө оруулалтад бид нар сайхан хүлээж авсан. Энийг бол ариун цэврийн шинжилгээнд бол
итгэмжлийн хүрээнд хэрэгжилж байна. За тэгээ бид нар бол мал эмнэлгийн давар туурын эрхлэгч бол бас туршлагатай малын эмч манай ажиллаж байгаа малын эмч нарын хувьд бол бас мэрэгсэн одоо туршлагатай эмчнэр бол ажиллаж байгаа. Аймгийн одоо 24 оны төсөвт бол агуулхаа бид нар одоо янзлахаар бол төсөөлөгдсөн байгаа. За миний дараагийн нэг төлөвлөсөн ажил бол одоо аймгийн засаг даргын орлогчтой энх сүргийн элчгээд одоо боловсрол дурлааны талаар бид нар ярилцж байгаа. За аймгийн засаг даргын одоо санаачлагаар сумдын мал эмнэлгийн засгийн мэрэгчлэтүүдийн одоо тогтцол суурьтай ажиллуулах зорилгоор бол одоо энх сүргийн элчгээд 29 сая төгрөгийн одоо боловсрол дурлааны төсөвтэй боловсрол дурлааныг заасан. За нэгдүгээр эзэлсэн тасагт бол Toyota Brus маркийн машин, 2 дугаар барилсан тасагт 4 сая төгрөг, 3 дугаар барилсан тасагт 1 сая төгрөгийн одоо шагналтай. За энэ ажил бол одоо манай мал эмнэлгийн засгийн мэрэгчлүүдийн одоо үйл ажиллагааг сайжруулах, одоо хувийн хвшлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулахад бол одоо чухал ач холбогдолтой. За Дорнод аймгийн хэмжээнд бол одоо яг одоо мал эмнэлгийн салбарт бол одоо хэрэгжиж байгаа бол нэлээхэн томоохон ажлын нэгэ. Энх сүргийнхээ элчийг ерөөсөө 5 сарын 25-нд эхэлсэн хагас жилээ бид одоо нэг бүгдээрээ нэг дүгнэндээ ажлын хэсэг яагаад. Ер нь хагасчлын ажлын үзүүлэлт гарцсан. Тэгээд яг энх сүргийн элчийн шалгуурын сүүлийн хугацаа 11 сарын 10 буюу хөдөө аж ахуйн ажилтны өдрөөр. За бид бол одоо 23 оны 1 сарын 1-ээс мал эмнэлгийн 100 жилийн зориулаад одоо Ахмад дунд үеийн малын эмчийн алдар гавьяаг мөнгөлөх дурсамж яриаг үлдээх үүднээс бол бид нэр дурсамж одоо нэвтрүүлгийг бол бид нэр цувар нэвтрүүлгүүдийг хийж байгаа. За одоо өнөөдрийн нэвтрүүлэгт бол манай одоо Монгол улсын хошоо, авраг малчин, малын эмч Сэрэн Багимыг одоо энэ нэвтрүүлэгт оруулж байгаа. За дэлхийн зүүн олон улсын байгууллагын уур амьсгалын өршин төсвөртэй орон нутаг төслийн хүрээнд бол манай Дорнод аймгийн 6 суманд бол хэрэгжсэн. За тэр төслийн хүрээнд оролцооны эвтэмлэгийг одоо нутагшуулах дадлага ажлыг бол одоо хийгээд өнөөдөр бол бид нар одоо Сэргэлэн суманд бол төслийн одоо багаараа бол явж байгаа. Сэргэлэн сумын одоо засаг дарга удирдлага бол ажлаа танилцуулж байна. За энэ өнөөдрийн арга хэмжээнд мал эмнэлгийн ерөнхий газрын статистикийн газрын дарга одоо Батбаяг дарга оролцож байна. Төслийн мэрэгчлэтнүүд сургаж багш нар оролцож байгаа. Бас нэг төлөвлөсний ажил бол одоо шүлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг одоо вакцинжуулалтын явц гүйцэтгэл бол хяналт хийгээд Хэрдэн сумын 5 дугаагийн айлд бол одоо би хяналт хийгээд ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол бас манад бол малын гоц халдварт өхрийн арт торгот хүчин гараагүй бас их тайван байгаа. Шүлгийн өвчин бол гараагүй тайван байна. За хамгийн гол одоо малын өвчнөөс сэргийлэх гол арга хэмжээ бол урьдчилан сэргийлэлт тарилгыг технологи хугацаанд нь мал сүргээ одоо бүрэн хамруулж хийх ёстой. Малчин хүн бол одоо энийг баталгаажуулсан малын эрүүл мэндийн дэвтэрт энэ хөтөлтийг хийн. Тэгээд захирам систем дээр малын эмчнэр бас энэ бүртгэлээ хийж одоо бид нэр хянж ажиллаж байгаа. За энэ малчт маань бол ер нь бас өөрснөө сүүлийн жилүүдэд бол энэ тарилганд их идэвхтэй хамаарч байна. За тэгээ өнөөдрийн одоо миний нэг өдрийн ажил ерөнхийдөө ингээд дуусч байна да.